За тэгэхээр өнөөдөр үнэхээр бас 2010 дугаар оны 7 сарын 13 байна 14 байна. 14-ний энэ өдөр дэлхийн зулайд төрсөн дэлхийг үнэхээр дагуулж оюун санаагаараа дагаж биш дагуулan баясгаж явсан хүний үр садууд 2010 дугаар оны 7 дугаар сарын 4-ний энэ сайхан учралт өдрийг бид бүхэн бас энэ монголчуудын нэг өдрийн он цагийг илтгэж бид бүхэн өнөөдөр энэ хамтдаа уулзцгаалаа. Тэгээ би үнэндээ бас дотроо бахарч байна. Юу гэхээр би дотроо бас нэг зүйлийг боддог байхгүй юу гэхээр би бол зүгээр л яг л өнөөдөр энэ та сууж байгаа шиг би адилхан л хүн. Надад ямар ч хээж юмэг, ямар нэр алдар, ямар эд агуурс юу ч хэрэг байхгүй. Хамгийн гол нь би дотроо юу гэж боддог вэхээр би 2050 он гэхэд би чинь амьд байдаг болов уу үгүй болов. Энэ байгаа үедээ л би үнэхээр хизээж харамсахааргүйгээр л би сайхан гоё үнэн түүхийг бичээл үлдээгээл би энэ хураагаас буцъя гэж боддог. Үнэн. Тэгээ ингэ бодохоор бидэнд яг амьдралын хэдэн цаг хугацаа, хэдэн цаг хором биднэрт үлдэж байна. Тэгээ бид нар энэ хооронд энийг муухайгаар бичиж үлдээх үү? Монголыг дуусгаж, Монголыг үнэхээр Монголоо алдаж үлдээх үү? Эсвэл Монголоо өргөлжлүүлж, жинхэнэ Тэнгэрлэг өвөг дээдс шиг сайхан түүхийг энэ онцагаа илтгэхэд үлдээх үү гэдэг маань бас бидэнд бас үнэхээр анхаарлын төвдөг болж үлдэж байна. Би дотроо гайг ингэж өөрийгөө зоригжуулж явдаг. Тэгээд яг нэг нүгөө ярихад бол үнэндээ миний хувьд ийм бодол бодогдохоор хүмүүс ингээ буруу цагаа өнгөрөөж байгаа хүмүүсийг харахаар үнэхээр үнэхээр жоохон санагддаг байхгүй. Тэгээ би бас дотроо бас ийм зүйлийг бодож явдаг гэж бодохоор бас би бас Монгол улс төрснийхөө хувьд энэ их орон газар шороогоороо үнэхээр бахархаж явдаг. Бид нар үнэхээр энэ баг гэж багдахгүй, том гэж томдохгүй үнэхээр хамгийн сайн сэтгэл зүрхээ нэгтгэж чаддаг, хамгийн сайн нэгдэж чаддаг, хамгийн аюултайгаар бас хүний сэтгээгүйг сэтгэж чаддаг ийм хүний үр сад болж төрсөндөө би үнэхээр бас та бүхнийг хараад би бахархаж байна үнэхээр. Монголоор бахархаж байна. Сайхан байна. За ингээд өнөөдөр би бас боддог байхгүй. Би нэг Монголын газар шороон дээр төрчихөд худлаа юм хийгээд явж чадахгүй. Тэгээ би бас хоолоо тавиад ингэж дуулах муулахыг бол вирусд цэвэрлдэг хүн. Дараагийн удаа энэ дээнүүр гэж газар хоолоо тавьж дуулж ивэл хүмүүс усныхаа савыг шидээрээд муухай шүү. Ийм хол газар исчихэд миний хувьд бол цагийн зөрүү гараагүй байгаа ч гэсэн бас ингээд сэтгэлээрээ бас нэг дуулах гэж оролдоод байгаа шүү. Тэгэхдээ бол бас би яг үнэндээ ойл чимэггүй би сэтгэлээсээ юмыг ярих дуртай. Тэгээд хүмүүс юу гэж бодноо хамаагүй шүү дээ. Миний л бодол юм чинь. Тэгээд би бас ямар ч хөгжингүйгээр би бас Монголын үнэртэй салхитуур бас та бүхэнд боддог юм шиг. Амг цэнхрийг шивдэн амгалан 어떤 두스푸릭 알기마라 사이흔든 스모노 몽고동 이름이 안차하 이 지구니 익자는 세트리문 세늘대 혼자늘 흠치면 떡실세 징크를 쌓이면 몽골이 문을 때 아타도 죽었더니 어떻게 징크를 쌓이면 미니 암스러다 나스니 하자 나말 군스테 어떻게 이래 사디크면 아위 문을 때
Шуурхан хүртэл сонсгодон энэр хүйндөө шууд уцах чимээ намрын нураа дэлгэж шивэлсэн горих намайг орхиж холтоо дагаад үемээр урсгалан санааны минь хоцорно хүн жанирхан чимээ Цэнхэр сахихмэн Монголын үнэтэй Атханад гож болдгүй Бүтгийн цэнхэр сахихмэн Миний Монголоо Насны хацаар Ухаан учралсан Намрын хөхсөн ихмэн Элчиг үнэртэй Өрнөд буцж болдгүй Бүтгийн бүрэн сахихмэн Миний